ном бол ертөнцийг харах цонх гэж ярьдаг. Гэхдээ аль ертөнцийг? Ном бүр мэдлэгийг тэлдэг гэж ярьдаг. Ямар мэдлэг? Өнөөдөр бид бүхэн олон нийтэд хориглогдсон дэлхийн хамгийн хараалтай номны талаар ярилцуулна. Шамсал Маариф бидний мэдгүй нууцлаг ертөнцийн хаалга руу хамтдаа нэвтэрцгээе. Энэ удаагийн бичлэг олон улсын мөнгөн гуйвуулгын Sendman аппликейшнтэй хамтарч байна. Гадаад амьдардаг миний хувьд бол Монгол руу мөнгө явуулах, эсвэл Монголоос мөнгө хүлээж авах шаардлагууд бол нэлээд гардаг. Тэгвэл Sendman аппликейшнийг ашиглаад та дэлхийн 170 гаруй оронд 400 мянга гаруй агент руу 10 минутын дотор та гар утсаараа мөнгөн гуйвуулга хийх боломжтой байгаа. Description гэстэй байгаа линк дээр дараад та бүхэн Sendman аппликейшн аваад хэрэглээрэй. За ингээд бичлэг рүүгээ орцгоё. Тэгэхээр guys, өнөөдөр хэдүүлээ нэлээд сериосны сэдвийн талаар ярих гэж байгаа шүү. Энэ сэдвийг бас хитрхи тоглоом шоглоом гэж бас битгий хүлээж аваарай гэдгийг сануулъя. Яагаад гэвэл танараас бас энэ номны талаар хийгэрэй гэсэн чатууд дээрээс хойш ирж ийсэн. Тэгээ би ихэд анзаарч явж байгаа сүүлд нэг хараад тэгээд яг ингээд нэвтрээд орсон чи бас ерөөсөө миний мэдэхгүй өмнө сонсож байгаагүй мөртлөө бас нилээ олон удаа миний ингээд шар үсийг босгосон сэдв. Тэгээ та нар мэдж байгаа. Би бол нилээ зөрөгтэй бас булчинтай залуу. Тэгээд барахтай юмнаас айдаггүй. Тэгэхэд бол энэ ном бол намайг бас хөөрхөн юм бодогдуулсан. Тэгээд энэ хүн ном ямар ном бэ гэхээр Шамсал Маариф гэдэг нэртэй ном байгаа. Энэ ном бол 13 дугаар зууны үед бичигдсэн ном. Тэгээд тухайн бичигдсэн цагаас хойш хүмүүсийн амнаас ам дамжтаж мянган одоо хар бараан дарк түүхүүд яригцсаар өнөө хүрсэн байгаа. Тэгээ энэ ном бол араб хэлтэй орнууд дунд бол нэлээд алдартай. Ориг хөлбөр нь бол арабаар бичигдэж гарсан. Тэгээд бичсэн хүн хин бэ гэхээр Алжир хүн байсан. Ахмад Албуни гэдэг нэртэй математикч, философч, бас нэлээд шинжлэх ухааны нэлээд бас толгойтой хүн гэж ярьдаг. Тийм хүн энэ номыг бичсэн. Тэгээд энэ хүн ном дээр юуны талаар бичигдсэн байдаг вэ гэхээр тоо одоо үсэг тэмдэгтүүд одоо энэ бүхий тариныг ашиглан өөр одоо тэр хар хүч хар шид ашиглаад хамгийн хүчтэй бэрдүүдтэй холбогдох талаар гардаг. Тэгэхэд олон улсын хэлдгээр бол жин гэж байгаа. Жин гэхлээр одоо яг орчуулах юм бол бэрд гэсэн үг. Тэгээд таад Аладдин дээр нэг цэнхэр бэрд гардыг мэдэх байх. Тэний сонирхолтой юм бол жин нэгэд Аладдин дээр гардаг бэрд байдаг. Одоо Диснейн Аладдин дээр гарч байгаа бэрд бол айгүй сайн бэрд тийм үү. Манай талынх ингээ хүсэл биелүүлэл алай хошин айгүй эерэг тийм бэрд. Тэгээд ерөөд яг амьдрал дээр яг ингээ бэрдийн буюу энэ жинүүдийн түүхийг үзэх юм бол бас дийлэнх нь аяга муу хар шидний бэрдүүд гэх юм уу да тийм бэрднүүд байдаг. Тэгээ ингээ бодлоор аяга сонирхолтой заяа. Диснейн аягүй олон хүүхэлдэйнүүд ингээ аягүй хар бараа юмыг аягүй тийм гэгээлэг болгож харуулдаг тохиолдод байдаг. Та ютубер хэрвээ Диснейн юу гэдэг нь хар нууцад мууцдгийг орохоор бас аягүй сонирхолтой шүү бэд юм бэлээ би бас сүүлд олж харсан. За тэр яг уу тэгээд Ахмад Албуни энэ номыг бичсэн хүний талаар хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр хүмүүс бол энэ Ахмад Албуниг өөрөө энэ номыг бичээгүй. Ахмад Албуниг одоо тэр хар шидний бэрдүүд өөртөө одоо сэтгэл санаа руу нэвтэрч удирдах одоо тэгж бичүүлсэн гэсэн тийм олны яриа байдаг. Энэхүү жинүүд бол бэрдүүтэй яадаг вэ гэхээр хэлбэр дүрсээ өөрчилж одоо хүн хэлбэртэй эсвэл амьтан хэлбэртэй болж хүмүүсийг хуурч одоо сэтгэл санаа нэвтэрч аз жаргалын сорж багаар ингэж тамалж алдаг гэсэн бас юм эвгүй зүйлс ярьдаг. Тиймэрхүү үлгэр домууд бол зөндөө байд юм байлаа. Тэгээ Монгол бас савдаг гэж юм байдаг те. Ийм хүссэн хэлбэртэй хуурж муурдаг одоо хөдөө хээр авих нөгөө дээр үеийн яриа мэрэ аимшиг яриа мэрэ өндөр аяг гардаг шүү дээ. Тэрнтэй надад аягүй жоохон ойролцоо санагдсан. Тэгээ ингээ бодохоор бас эвгүй тийм үү. Одоо ингээ бид нар ингээд бодохдоо бирд олох юм бол ингээл 3 хүсэл биелүүлдэг гэж ярьдэн шүү дээ. Магадгүй энэ нь зүгээр л бирдүүдийн
ингээд хүний хүсэл шунлыг ашиглаж өөрийнх нь оюун санааг нь удирдах эзэмдэх тэр нэг арга нь байж болох юм тийм үү. Тэгээ ном дээрх дийлэнх зааврууд нь ямар зааврууд байдаг вэ гэхээр яаж тэр бирдүүдтэй те жинүүдтэй холбогдох талаар авих гардаг. Тэгээ номны хараал нь ерөөдөө ямар учиртай вэ гэхлээр хин нэгэн энэ номыг уншиж эхэлсэн тохиолдолд заавал дуусгахаас нааш дуусгаагүй хүн нь үхдэг гэсэн хараалтай байгаа. Хэрвээ та энэ номыг эхлүүлсэн л бол энэ номыг дуустал хар шид таныг дагаж явах болно. Үхэн үхтэл чинь дагаж явах болно гэсэн байдаг. Тэгээд энэ номыг арабаас өөр хэлээр олоход бас жоохон асуудалтай. Яагаад гэхээр хүмүүс бол энэ номыг орчуулгаас хүртэл авих айж имээдэг. Энэ номтой холбоотой сүүлийн үеийн түүх гэх юм бол 2013 онд Кувейт гэх орн байдаг те. Кувейт юм уу? Кувейтээс нэг залуу бүр интернетээс хайж агаад зорж Египт рүү очоод нэг хүнээс энэ номыг худалдаж авсан байгаа юм л та. Бүр нэлээд сонирхолтой байсан юм шиг байна. Заяа манай зорж онгоцоор Кувейтээс Египт рүү яваад Египт дээр хэд хоногийн буудал аваад тэгээ бүр тэр буудалтаа уншиж дуусгаад тэр номоо үлдээнэ гэж бодсон байгаа. За тэгээ манай тэр хүнээс номоо худалдаж авчаад буцаж буудалтаа ирээд бас хэд хоног уншсан байгаа. Нилээ явуулж байгаа. Тэгсэн чинь нэг 2-3 дахь өдрөөс нь ахуулаад өрөөнд нь яалч хүнийг өөрөөс нь өөр хүний бит байгаа хүн байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байсан гэж байгаа. Тэгээ өөрөө ч мань хүн бол ерөнхийдөө л гадарлаж байсан. За энэ номны нэг юм хүч мүч байгаа л бах те. За нэг тоохгүй номыг дуустал нь уншчих юм бол гайгүй бэлгүүдэ гэж бодоод тэгээ номоо тоохгүй уншаад байсан байгаа. Тэгээ тоохгүйний дахиад нэг ганц 2 хоног уншсан чинь буудал доторх юмнууд нь өөрөө унаад хөдлөөд ер нь жоохон нилээ бас дараагийн төвшөндө орсон байгаа. Тэгээд яг тэр цаг үеэс эхлээд манай хүн ер нь бол айж гисэн ба. Хүү энэ ч одоо бэлий дөнгөж одоо ном талдаа ороод ингэ явж байгаа чинь ингэж байгаа юм чи цаашаа явбал чи юу болох юм бол гээд манай хүн шууд номоо уншиж дуусахгүйгээр тэр хүндээ тэр худалдаж авсан хүн рүү залгаад очиж өгөөд за та ингэ мөнгөө та ингэ өөрөө аваа би ингэ энэ номыг уншихаа боллоо баяртай гэж шууд буцаад ниссэн байгаа. За Кувейт руу. Тэгээд хамгийн эвгүй нь яасан бэхэр манай хүн гэртээ очоод юм тэгчлээд багасан юм цүнх мөхөө зэгцэлж байгаа хооронд цүнхнийх нь ёроолд нь яг нөгөө ном нь уншсан ном нь байсан гэж байгаа. Би та хэрвээ энэ номыг уншиж эхэлсэн л бол та бирдүүдийн тэр хүчтэй холбогдсон гэсэн үг. Дуустал бол танаас бол салахгүй. Тэг өөр болохоор мань хүний бичснээр болохоор ингээд яалчгүй тэр Египт худалдагчид буцаж өгснөө бол маш тод санаад байгаа байхгүй. Маш тод санаа. Би яалчгүй өгсөө гэдэг байхгүй. Тэгээд ном нь ингээд байсныг бол өөрөө айгу гайхаад тэгээд номыг уншиж дуусхны дараагаас арай гайгүй болсон гэсэн. Дээний бичлэг байгаа guys. Саму Арухан гэдэг нэртэй араб залуу тэр номыг уншаад одоо тэр тарныг ашиглаад юу хийж суурснаа YouTube дээр тавьсан юм шиг байгаа. За одоо бичлэгийг үздэхээ. السلام عليكم معكم سمير ديال الروحاني صاحب منتدى له من بعد التحضير وتوكيلنا للخدام في تحقيق الجنائي. Би дөнгөж жоохон басчихлаа. Энэ тарин барь нуушаа жоохон юу ээж магадгүй. Тэгээд ингээд шилий хөдөлгөөд байгаа байхгүй холоос. Хараа тэр шилий 3 дахь шилний хөдөлж харж байгаа. Тэгээд ингэж хөдөлж жагаад ингэж хажуу тийшээ ингэж бүр шилжиж байгааг харж байна. Тэгээ энэ бол яг хуу энийг бол би бол итгэж жоохон бас яг 100% итгэд бол тийм баталгаатай биш. Уц муц ашиглаад ийм рүү юм хийх аргууд байдаг. Тэгээ ингэ сүүлд ингэ унгааж байгаа. Холоос өөрөө ингэж хүчээр ингэж одоо таринаар ингэж битийг хөдлөж байгаа. Бас сонирхолтой. Тэгээ ингэ шилнүүдийг унгаагаад ингэ холоос ингэ яаж байгаа нэг юм бичлэг YouTube дээр байгаа. Тэгээд өөр нэг айгүй алдартай түүх байдаг нь юу вэ гэхээр нэгэн Сауди Араб залуу өөрөө нэлээд ном унших дуртай, нэлээд сониуч айгүй бас шинжлэх ухаанч нэг тийм залуу албаар энэ номыг бүр зорж аваад энэ номны одоо нэг хэсгээр нь гэрлэлтийн зан үйлийг заасны юм хэсэг байсан гэж байгаа. Тэгээд тэрхүү зан үйл нь яадаг вэ гэхээр хэрвээ та тэр зан үйлийг хийх юм бол эмэгтэй бирдтэй холбоо тогтоож гэрэлдэх. Заяа. Тэгээд тэр зан үйл одоо тарин мариныг хийгээд өөрөө тэр зан үйлийг хийцэн байгаа. За. Тэгээ хийсний гадаараа ер нь тоогоо өөр айгүй тийм шинжлэх ухаанч тиймэрхүү юмд ерөөсө итгэдэггүй. Тэгээ бүр ингээд
тэр зан үйлийг хийснийхаа дараа хүртэл найзуудаа маазра ярьж исэн. Нажи бэртээ гэрэлцэн штэ огшоо гэл те. Тоглоом шоглоом болгоол. Тэгээ эхний хэд хоног бол яагаач вэ? Тэр зан үйлийг хийснээс хойш хүмүүст яриад маазраал тэгсэн чинь наа чи худлаа мудлаа гэл те. Тэгээ хэд хоногийн дараанаас нэгэн орой манай унтах гад гэрлэн унтраагаад хүнжил рүүгээ орсон чинь ямар нэгэн хүйтэн зүйл хүнжил рүү ингээд дагаад мөлхөөд ингээд орж байгаа юм шиг ингээд санагдсан гэж байгаа байхгүй юу. Тэгээд тэр цаг мөчөөс эхлээд ерөөхдөө жоохон эвгүүцчихсэн байна. Манай хүн ингээд шүн унтчихахт нь нэг юм хүйтэн агаар нүүрлүүн үлээгээд ингээд хин нэгэн хамт унтж байгаа мөртлөө ингээд амьсгалж байгаа агаар нь хүйтнэр үлээгээд ингээд нүүрлүүн биерүү ингээд хурж байгаа юм шиг хүйтнэр хурж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж аюу их төрдөг болсон гэж байгаа. Тэгээд сүүлдээ гэрээс нь ямар нэгэн янз бүрийн тийм нэг сонь үнэртдэг болсон гэж байгаа. Тэгээд болоогүй сүүлдээ яасан бэ гэхээр шүн унтчихахт нь чихэнд нь нэг эмхтэн хүн гэж зөөлхөн юм шивнж сэрээдэг болсон гэж байгаа. Тэгээ бүр нэг хэсэг нойргүй хоол идэх сонирхол нь жоохон багасаа алцгийн санаагаар унтсан явж хагаад нэг эмхтэйдээ танилцсан юм байна л та. Тэгээд тэр эмхтэйтэйгээ танилцаад нэгсээ санаа нэг арай гайгүй болоод нэг ингээд айцаа хуваалц хүнтэй болоод тэгээд таньснаас хойш 5 жилийн дараа байлгүй дээ. Гэрлэхээр болоод яг гэрлэлтийнхаа өдөр манай гэрлэлтийн өглөө костюм өмсөөл ингээд байж исэн чинь уцсан дуурсан гэж байгаа байхгүй. Тэгээ хамгийн аимшигтай нь яасан бэ гэхээр тэр танилцсан сүйд бүсгүйхийн аав ээж нь 3 газар автомашины осолд зэрэг шахуу ороод нас барсан байгаа байхгүй. Тэгээ энэний учрыг хүмүүс амаас ам данжин ярихдаа юу гэж ярьдаг вэ гэхээр залуу бол аль хэдийн хараалтай бэрдтэй гэрэлсэн тэгсэн мөртөө өөр юм ихтэйг гэрлэжсэн бол өөрийнх нь тэр бэрднийх нь тэр харах хүчний уур хилэн сэргээсэн гэж ярьдаг. Магадгүй бэрдтэй гэрлэх тарин дээр үхэн үхтлээ хамт байна гэсэн амлалтыг өгөөд тэгээ одоо ингээд үхэн үхтэл нь дагаж явах бах аимшигтай. Тэгээд энэ номтой холбоотойгоор бас нэг ийм бичлэг яваадсан. Энэ бичлэг нь болохоор бас хар одоо шидний жинүүдэд эзлэгдэж байгаа эсрэг санаа эзлэгдэж байгаа нэг тийм үеийн бичлэг гэж яваад байсан. Харцгаая. Харцгаах номлолын үеэр ингээд доош хараад тоо жоохон басчих юм. Ямар юм бэ? Тэгээ ном дээр болохоор иймэрхүү зүйлс бол нэлээд харагдана. Одоо манайс ойлгохгүй юм чи үзэхэд бол яах ч вэ? Одоо ийм үг, үсэг, тэмдэгтүүдээр одоо энэ тарин бүхийн одоо ингээд та бүхэн харж байгаа. Агаар, ус, газар, гал тэ. Тэгээ номыг бол олоход бол тийм амархан биш гэж хэлсэн. Одоо хэдүүлээ ингээд харах юм бол арабаар бол ингээд байгаа юм. Amazon дээр бол бүх номнууд байдаг. Тэгээ зөвхөн Kindle хувилбар нь гэхэд арабаар 87 евро гэж байгаа байхгүй. Нийлээ үнэтэй байгааг харж байгаа. Ном 87 90 евро байна. Евроор аавна гэдэг бол нийлээ үнэтэй. Тэгээ энд нэг орчуулагдсан хэсэг нь байгаа юм шиг хэрнээ. Энэ нь болохоор ориг ном болохоор 40 chapterтай. Энэ болохоор ном болохоор 10 chapter нь орчуулагдсан байсан гэж байгаа. Тэгээ ер нь бол аюул сонирхолтой. Тэгээ би хувьдаа бас нэх бас 100% итгэхгүй байгаа ч гэсэн цаана нэг тийм нэг юу гэдэг басахгүй байна. Ер нь бол басахгүй байна. Тэгээ хэдүүлээ ерөөдөө яах вэ гэхээр та нар намайг зөрөгтэй булчинтай гэдгийг мэднэ. Тэгээ тийм учраас би энэ хүн номыг одоо авч уншихаар шийдлээ. Дадлаа. Хитрхийн өндөр эрсдэлтэй байна. Ерөөдөө энэ номны талаар хайх тусам хитрхийн өндөр эрсдэл гарч ирсэн. Хичнээн зөрөгтэй ч гэсэн ийм өндөр эрсдлийг 50 байж уншмааргүй байна. Би номонд дууштай. Гэхдээ энэ номон дээр бол яг бүр учиргүй энэ бичлэг 50,000 лайк хүрдгүүл юм бол би номыг авч уншихгүй. Яг 50,000 лайк хүрэх юм бол энэ номыг уншаад би та нарт бас уншсан сэтгэлээ ярьж өгч болно. Окей? Тохиролцсон уу? Яана. Би чи юу амлалт өгөөд ямар гэж амлалт вэ? Гэтэ би амлалт өгсөн бол амлалтанда хүрдэг. Та мэдж байгаа. За тэгээ guys, дэлхийн хамгийн хараалтай номны талаар ярилцвал ийм байна. Ер нь надад таалагдлаа. Мэдээллүүд энэ болсон явдлууд бол
хөөрхөн их байд юм байна. Тэгээ та хэд энэ номны талаар юу гэж бодож байгаа комментт бас бусдаагаа хуваалцаарай. Хүн болгон лайк дараарай. Бас намайг энэ номыг авч уншаасаа гэж хүсэж байгаа бол бас дахиад лайк бүр сайн дараарай. Тэгээ subscribe хийж амжаагаа хүмүүс subscribe хийгээрэй. Биш сайн subscribe биш. Энэ бол лайк нэх шүү заа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай залуусаа.